За ингээд төрсөдрөө тэмдэглэх гээд Airbnb төрүүлсэн. Тэгээд найзтайгаа төрүүлсэн. Тэгээд бүр галзуу бүр аим шигтэй Airbnb. Йоо бурхан минь. За энд бол нэг энэ Airbnb юу шиг гэж байна. Манай звэн ийшээ ингээд том апартмент бүр галзуу бүр ёо. Ингээд террастай гэж бод. Энэ одоо ингээд бид нар ингээд вино шимээлээ. За ингээд хэд авахраа. Хоёроо унтчих шүү. За. Угаасаа бүгд хоёр унтчих юм байна. Оо юугаар авахгүй юм шүү. Оо түлхүүрээ шидтэй манайха. Can you please? За бичлэн дараа шүү. No. Mongolia. Өнөөдрийн бичлэг яг юутай холбоотой вэ гэхээр би миний төрсөн өдөр 9 сарын 22-нд болдог. Тэгээд төрсөн өдрөө яаж тэмдэглэсэн. Тэгээд дээрэс нь төрсөн өдрөөрөө авсан бэлгэнүүдээ unbox хийх гээд ингээд сууж байна. Биш зогсож байна. Гэтэ яг би бол өөртөө хувьдаа болвол ингээд аль үжээ бэлгэнүүдээ нээж үзээд ингээд хараад ашиглахыг ашиглаад явж байгаа. Тийм болохоор ингээд та нарт ингээд unbox хийж өгч байгаа шүү. Тэгээд хамгийн түрүүнд болохоор за шууд энэдээс эхлэе. Pandora байна. Энийг миний хайртай эмээ маань бэлгэлсэн. Тэгээд би өөрөө очиод яг энд байгаа салбар дээр нь очиод өөрөө ингээд за энийг авъя, тэрийг авъя гэж сонголтуудаа игээд авсан байгаа. Тэгээд би өмнө надад бол нэг ч тийм Pandora-гийн холбогдлолтой юм байхгүй. Тийм болохоор би энэ яг ямар юм байдгийг гэдгийг үнэхээр мэдэхгүй. Тэгээд ороод яг ойлголт авсан. Тэгээд ямар ч тач авсан бараа болгондоо өөрийн гэсэн одоо баталгаад хугацаа өгд юм байлээ. Тэр хугацааны дотор ингээд одоо эвдрэх ч гэдэм үү эсвэл тасрах ч гэдэм үү те гинжин тэр тохиолдолд очиод одоо үнгүүгээр засаж янзлуулах тийм боломжтой гэдэм билээ. Тэгээд би бас өнөөдрийн эдлэл тийм одоо баталгаад хугацаа өгдөг гэдгийг нь бол анх удаа л мэдэж авсан. Тэгээд ийм хөөрхөн тийм хайрцаг байна. За энэ дотор болохоор яг одоо гол миний эмээгийн маань одоо надад төрсөн өдрөө бэлгэлсэн одоо бэлэг байж байна. За тэгээд ингээ хайрцанаасаа ингэж хөөрхөн онгоодог юм байна лээ. За одоо ингээ хайрцаа нэгэд харах юм бол энэ дотор ингээд миний сонгож авсан зүйл байгаа. Тэр болохоор ийм зүйлт сонгож авсан байгаа. Та хэдэд яг фокуслогдож харагдаж байна уу? Миний царай тэгэлж байна уу? За ийм зүйлт гарын зүйлт ингээ сонгож авсан байгаа. За тэгээд за та нар бараг бүгд л мэдгэл ах л та. Гэхдээ начаа мэдхгүй хүн байвал би ингээд хальтаан хөөрхөн ингээд тайлбарлаад өгье заяа. За энэ Pandora нь болохоор ерөнхийдөө миний ойлгосноор бол одоо зүйлт ч гэдэм үү те эсвэл хүзүүний зүйлт байх юм бол одоо ийм ширхэг болгоны энэ бондгор юмнуудыг ингээд тусад нь одоо ширхгэлж амар би нэг яг нэг тийм жоохоо юу ярианы хэлгээр яриад тайлбарлаад ах шиг тийм нэг тийм амар монголчууд одоо нэг амархан болгож гэх юм уу. За одоо ширхгэлж гэж хэлхэл юм байна л да. За минийхээр бол ингээд ширхгэлж заардаг заяа. Ингээд одоо энэ зүйлт чинь ингээд бүхлээрээ цаанаасаа байсандаа би сонгож авсан биш. Ингээд энэ бондор бөөрийнхи юм болгоныг одоо би тусад нь ингээд энийг авъя, тэрийг авъя гэж одоо сонгосон гэсэн үг. Тэгээд энэ зүйлт маань ингээд бүтэж байгаа байхгүй юу? Энэ нэг урт гонжгоор одоо ингээд нэг гар ороох юм байгаад энэ нь бол цаанаасаа ингээд байгаа. Одоо хэлбэр галбарын зүгээр ингээд сонгочин гэсэн үг заяа. Ийм одоо мөнгөлөг өнгөтэй байх юм уу, алтлаг өнгөтэй байх юм уу? Тэ эсвэл бол одоо манад өнгөтэй байх юм уу ч гэдэм үү те. Тийм юмаа бол сонгоо. Тэгээд дээдлийн энэ бондгор энэ унжаад байгаа энэ харагдаад байгаа юмнуудыг болохоор тус бүрчлэн өөрөө сонгож одоо авдаг гэсэн үг. Тэгээд тийм болохоор надад яг нэг тийм юу санагдсан, яг дахин давтагдчихгүй зүйлт одоо ингээд сонгоод хийж болно гэх юм уу. Тэгхгүйгээр зүгээр одоо зарим ер нь ихэнх одоо
хувцасч байна уу те гоё чимэглэлийн газрууд яг ингээл зүгээр яг ингээд тавьсан ингээд одоо сольж болохгүйгээр шууд ингээд бүхлээр нь худалдаж авах одоо тийм заавал шаардлагатай байдаг шүү дээ. Тэнгүүт энэ Pandora нь болохоор бидэрт яг ямар одоо гой боломжийг өгч ийнө гэхээр бид нар яг хүссэн өөрсдийнхөө хүсэж байгаа тэр стилийг гаргаж бүрдүүлж одоо зүүлтч байна уу те зүүлт байна уу зүүлт эсвэл хүзүүний зүүлт одоо юу гэдэг тэр бүх юм өөртөө сонгож болно. Тэр нь болохоор надад маш гой санагдсан. Тэгээд би ер нь цаас цаашдаа бас Pandora-гоос гоё энэ бугуучинда маш олон одоо зүйлсүүдийг авна гэж одоо төлөвлөж байгаа. За тэгээд миний сонгосон одоо энэ зүйлсүүд маань ямар утгатай вэ гэх юм бол энд болохоор Amor Fati гэдэг нэртэй зүйл байгаа. Энэ болохоор за би өөрөө ийм одоо нэг тийм симбол маягийн юм одоо итгэгч гэдэг юм айл эсвэл тэр зүйлүүдийг ингээд амар одоо чи хүн болгоно нөгөө angel number гэдэг байдаг шүү дээ 111 777 ч гэдэг юм уу тиймэрхүү юмудад нэг итгэдэггүй бас анхаарал хандуулаад байдаггүй байхгүй тэнгүүт Amor Fati гэдгийг болохоор манай найз тайлбарлахдаа ер нь бол ирээдүйд ямар ч зүйл болсон тэр зүйлийг одоо би яагаад надад ингэж байна яагаад надад ийм болчихов гэхгүйгээр ингээд зөвөр хүлээж аваад тэгээ урагшлах ч гэдэг юм уу ирээдүйд ер нь гарч ирж байгаа тэр бүх зүйлийг одоо хүлээн зөвшөөрөөд одоо урагшлах одоо ирээдүйдээ хайртай байх гэх юм уу. За миний л ойлгосноор бол тийм заяа. Тийм сахиусан тэнгэр шиг даалгавчтай хоёр хүүхэд ингээд бие бинийгээ тэрвэрсэн зүрх гаргацсан байгаа хгүй. Тэгээд энийг би яг юу гэж бэлэгдэж авсан бэ гэхээр миний эмээ үргэлж намайг тэрврээд үргэлж намайг сахиусан тэнгэр шиг минь хамгаалж одоо миний дэргэд байна гэдэг зүйлээр би одоо дурсгаж ингэж гоё авсан байгаа. За нөгөө талд нь болохоор ийм улаан чили байна. За Италид энэ улаан чили бол маш алдартай. Энэ нь яг юу бэлэгддэг юм бэ гэхээр ямарсаач тийм аз одоо тийм ёндоо тэр зүйлүүдийг бэлэгддэг гэсэн үг. Тэгээд бас те ирээдүгөө хайрлаад ирээдүйдээ аз жаргалтай аз одтой тэгээд дэлхий дүүрэн энэ болохоор дэлхийний бөмбөрцгний одоо ийм юм байна. Энэ нь болохоор ямар утгатай вэ гэхээр ингээд ер нь болвол дэлхий бүхлээр нь харж чадахгүй ч гэсэн харж чадах одоо хязгаар хүртлээр дэлхийн бөмбөрцгөөр ингэж тойрж явнаа. Ер нь бол аялнаа л гэдэг утгатай гэх юм уу. Тэгэд ийм гоё зүйлттэй болсон байгаа. Эмээгийн маань өгсөн бэлэг. Тэгээд энийг би бол ер нь бол насаараа зүүн бүр өөр хүүхдтэй ингээд өвлүүлж үлдээн гэж бодож байгаа. Ийм гоё харагддаг. За би ингээд гараа ингэж яагаад хараал. Ийм гоё харагддаг. Ийм гоё зөвүүн. Стожинкэт зөвүүн зүйлт бай. За дараагийн маань бэлгнүүд болохоор бүгд одоо найз нөхдийн маань өгсөн бэлгнүүд болж байгаа. За хамгийн түрүүнд за энэчээс эхэлчихье. За би энэ болохоор энэ бол мэдээж хайрцагтай ирсэн. Энэ бол шууд дангаараа маа минь за төрсөдрийн минь түргээ гэж бол ирээгүй. Тэгээ энэ цаас амарлаг пакэжтэй байсан. Тэгээд энэ зүйл бас миний хувьд бол амьдралын хамгийн ихний шинэлэг зүйл байсан. Яагаад вэ гэхээр би шүдээ бол өстө жинхэнэ өөрөө бараг нөгөө юу шиг аптерк ингээд дур гэдэг юм байдаг шүү дээ. Тэр шиг бүр өөрөө ингээд амар угаашдаг байхгүй юу? Ер нь л механик аргаар өдний хүртэл болгож ирсэн гэсэн. Тэгээд одоо техник технологи хөгжихээр ийм бас гоё зүйлүүд гарсан юм байна. Тэгээд Instagram дээр хүмүүс одоо ашиглаж байгааг хараад nice ямар гоё юм бас юм хөгжнө гэж бас сайхан ингээд ер нь бол бодоод хараад байжсэн. Тэгээд амар хэрэгтэй эрүүл мэндэд маань бүр маш их хэрэгтэй зүйлийг бол бэлгэлсэн байна. Тэгээд энэнгөөрөө одоо бол бүр нэрээ бараг шүдээ үүрж унтлаа сайн угааж байгаа. Тэгээд одоо бичлэгний маань дунд одоо миний шүд улам сайхан цагаарна гэдэгт бол итгэж байна. Тим сайхан бэлгэшээлтэй одоо бурхан минь тим сайхан электрон одоо сойз гэж хэлэх үү. Тим зүйл өгсөн байна. Тэгээд энийг бэлгэлсэн найздаа маш их баярлалаа. Энэ бол үнэхээр нүдээ олсон бэлэг шүү. Үнэхээр нүдээ олсон. Тэгээ дээрээс нь бүр амар хэрэгцээтэй. Бүр үнэхээр functional ийм зүйл байна. За тэгээд ер нь шүд ирүүл бол би ирүүл гэдэг ер нь бол намайг сайхан урт наслаараа гэж одоо бэлгэлсэн гэж бол би ойлгооч. За тэгээд ийм бэлэг байна. Энэ нь ингэдэг заяа.
Би одоохондоо танилцаж амжааг байгаа. Ямар тач нэг 2 3 удаа угаасан байгаа. Тэгээд ерөнхийдөө сайн YouTube-ээс хайгаад яг яаж хэрэглүүлэх зөв юм, яавал сайн байх юм гэдэг ингээл судлах хэрэгтэй юм шиг үлээ. За энэ дээр дараад 3 удаа вибраторд нь заяа. Энэ дээр дараа нэг ингэж одоо нэг вибратор за чичрэн заяа. 2 дахь дээр нь дараад ингэж ингэж чичрэн. 3 дахь дээр нь бүр ингэж галзуу чичрэн. За 3 дахь дээр нь орлож үзэж хагаад айгүй шүд мүдээ унгачиж магадгүй юм шиг надад санагдсан. Тийм болохоор би нэг дахь дээр нь л угааж байгаа. За дараагийн бэлэг гэх юм болвол ийм хуанлын өгсөн байгаа. За би бол бүр ингэ төлөвлөгөө байхгүй л болол бүр ингэ болж бүтдэггүй хүн заяа. Амар ингээл нэг бас энийг хийх хэрэгтэй, тэрийг хийх хэрэгтэй ингээд нэг ингэждэг хүн байхгүй. Тийм болохоор надад бол хуанлын гэдэг зүйл бол маш их хэрэгтэй юм аа. Дээрээс нь би ч одоо YouTube-ийн тэдэн сарын тэдэнд ийм бичлэг оруулах гэдэг гэх мэтлэн тэр зүйлүүдээ ингээд сайн яах хэрэгтэй. Одоо бүртгээд ингээд бичих хэрэгтэй байдаг байхгүй. Тийм болохоор ийм гоё 2026 оны одоо хуанлыг бэлгэлсэн байна. За ингээд гоётаал хэл дээр тий ингээд ийм гоё нэг тийм эко энэ минь модон нэг тийм гоё минималист нэг тийм гоё хуанлыг байгаа. Тэгээд ийм бас гоё хуанлытай болсон байгаа. Одоо тэгээд 2026 оноос хамаг юма бичиж тэмдэглээд эсвэл шожигнуулаад өхөөс шахав. Би болохоор яг ингэж тэмдэглэдэг байсан байхгүй юу. Өөрөө хөөх юм ингээд юу яачдаг. Өөрөө ингээд зүгээр цаасан дээр ингээд хүснэг зураад ингээд тэмдэглэдэг. Бас л гайхамшигтай одоо нүдэ олсон бэлэг гэж харж байна. Тэгээд бас ийм гоё хуанлыг бэлгэлсэн найздаа бас маш их баярлалаа. За дараагийн бэлэг гэх юм болвол JBL-ийн спикер аа. За энэ л үнэхээр гайхамшигтай. Одоо ингээд бараг л гэрээсээ одоо тоглолт үзэх одоо боломжтой болж байна гэж ойлгож байна. Миний за би үлээ сая спикерийг сайн мэдгүй зав. Гэхдээ миний мэдхээр бол JBL гэдэг брендийн спикер ер нь бол бүр аимшигтай чанартай байдаг. Аимшигтай чанартай байдаг. Миний бодлоор юу сайн байдаг вэ гэхээр усны хамгаалалттай байдаг байхгүй юу? Усанд яаж ч одоо ингээд ер нь бол усанд орж явахдаа аваад орчих бас болно. Тэгээд дээрэс нь гэх юм бол ингээд цаатлын тэр одоо дуу тавилгаж бодоход бит нь амар сайн ингээд бит сонсохтой амар сайн байдаг. Битийн амар сайн ер нь бол сонсуулдаг гэсэн үг. Тэгээд бас эдэр нь бас амар сайн дуурдаг. Ер нь бол амар цэвэрхэн дууралтай. Дээрэс нь амар одоо бүр quality-гийн хувьд бол бүр чанарын хувьд бол ярих юм байхгүй бүр аимшигтай спикерийн брэнд байхгүй юу. Тэгэд би бол нэг жижигхэн за би та нарт харуулъя заяа. Спикерээр одоо спикер ингээ ашигладаг байсан баггүй. Энэ нь болохоор нилээн муу. 2 дуу тавиал цэн мэн дуусчдаг. Тэгээд ер нь бол ганц давуу тал нь хүрхэм тийм атганд багтах хэмжээний заяа. Атганд үлдсэн эрдэнэ гэдэг шиг ийм хөөрхөн жижигхэн тэг авсаарханд нь л одоо хорогдоод идэг гэсэн. Тэгээ гол нь энэ маш буруу замаар ирсэн. Яасан бэ гэхээр би чинь дотор байранд ахлах сургуультай амьдардаг байсан. Тэгээд дотор байранд ингээд спикер өрөөндөө спикерээр дуу тавих гад спикер олдохгүй. Тэгээ хүүхдээс олоод ирсэн чинь нэг ийм спикер байсан. За тэгэл дуу муугаа тавиал ингээл бийжсэн чинь юу төгсөж мөксөх болоод тэгсэн чинь энэ спикер байгаа л эдийн эзэн нь олдохгүй заяа. Тэгэл за одоо эзэн нь олдохгүй болоод би явъя гэдэг өөрийн болгоцсон. Ер нь бол буруу гарын спикер ахгүй. Тэгээд энэ спикерний хүүхд харж ивэл надтай холбогдорой би энэ спикерийг нь буцааж одоо ингээд камераараа баригдсан ч одоо буцааж өгөх хэрэгтэй болж байна гэсэн үг. За тэгээд ингээ гоё аимшигтай чанартай лаг спикертэй болсон байгаа. За энэ маань ингэ болвол ингэж онгоно. За ингээд мэдээч одоо яаж хэрэглэх зориултан байна. За энэ байна. Ёо гайхамшигтай. Үнэхээр яг спикер шиг өнөрч байгаа юм. Гайхамшигтай. Энэ бол яг дуу хөгжмийн баг урлагийн хүн болмоор одоо мэдрэмж төрүүлтэл ийм гоё спикер байна. Тэгээд одоо юу тэгэл дуу тавиал бүжиглээл одоо яваад байхаа зүгээр яах вэ? Тэгээд ийм аимшигтай чанартай гоё бас бэлэг өгсөнд маш их баярлалаа.
За энэ спикернийхээ одоо ингээд чанар чалах биш чанар чадамж одоо тий бүх зүйлийг одоо би дараагийн одоо бичлэгүүдээр харуулна. Дараагийн бичлэгүүдээр бас шүдээ энэ электро юмараа бас угааж үзүүлнэ. За дараагийн бэлэг гэх юм бол за энэ моко буюу би хаана амьдарч байгаа вэ? Италид амьдарч байгаа. Итали юугаараа одоо дэлхийд танигдсан бэ? Мэдээж кофегоороо шүү дээ. За энэ Биалити за би бүх юмыг буруу уншиж магадгүй за. Гэхдээ за Биалити гэдэг одоо энэ моконы брэнд байгаа. Энэ нь болохоор яг Италийн одоо хамгийн анхны ер нь бол за жаараа уншаад. За хамгийн анхны ер нь бол яг моконы одоо брэнд гэж хэлж ойлгож болно. Яагаад тэгэхээр энд патентд гэж бичсэн байгаа байхгүй. Патентжуулсан гэхээр чи одоо ер нь бол хамгийн анхны одоо энэ одоо кофе чанагч ийм одоо ийм дизайнтай ийм хэлбэртэй ингэж ашигладаг кофе чанагчийг хамгийн анх одоо үйлдвэрлэсэн брэнд нь Bialetti гэдэг нэртэй ийм брэнд ахна. Энэ нь болохоор яг Италих. Тэгээд ер нь бол маш чанартай. Тэгээд энэ чи хоёр гэдэг нь болохоор хоёр хүний ер нь бол кофе уух зориулттай тийм Mocha Express гэдэг нэртэй ийм гоё одоо кофе чанагч байна. За кофе чанагчаа харуулсан мэдээж. За ингэж харагдаж байна да. Ёо энэ чи бараг хайлуулаад бараг хүзүүндээ гин чигээ зүчмээр юм шүү. Ийм лаг одоо гэлзэж гэлтэнсэн одоо толь шиг одоо нүрээ толь тохох хэмжээний ийм сайхан одоо юм харагдаж байна. Тэгээд энд кофе одоо италичууд бол чанж уудаг байгаа. Монголд болохоор амар лаг штэ тий. Ингээл дэлгэцэн дээр дараал цаанаас нь ингээл кофе дүргээ сүүм үгэнд харуулдаг. Италичууд болохоор яг өөрсдөө кофегоо ерөнхийд замдаа ийм зүйлийг ашиглаж одоо кофега уудаг. За яаж ашиглах вэ гэдэг юм бол за ийшээ бол усаа хийн гэж би бол бодож байна. За энэ жоо тос мостой хутгалцаад ивчлээ. За ямарсаа ч ийшээ усаа хийн заяа. Тэгэд энийг авч жаад энэ дотор кофе гоё. За тэгээд яах нь вэ? Химик хичээл дээр заардаг диффузлэгдэх хөдөлгөөн буюу дээшээгээ одоо уушаад кофе маань бэлэн байх нь шүү дээ. Ингээд год гэд уух нэ. За ийм бас гоё бэлэг бэлээсэн найздаа маш их баярлалаа. За дараагийн бэлэг гэх юм бол та бүхэн харж байгаачлаа. Миний одоо бичлэгийн маань дуу бол маш сайжирсан байгаа. Би бол нэг чанга хашгирч яриад байгаа даа биш. Манай микрофон маань ингээд одоо левел агсан одоо нас агсан байгаа. Би нас нэмэгдэхээр одоо манай микрофон маань бас ингээд чанар маань нэмэгдсэн байх нь шүү дээ. Тэгээд ийм гоё микрофон бас бэлгэнд авсан байгаа. Намайг YouTube-ээ одоо сайн хий. Ихтүүлээ чи бүр нэрээ өстой нэг хийн хичээл алга болчиход байна. Тэ ерөөсөө хэрэг алга одоо ерөөсөө сайн хий гэд тэгэж одоо надад ийм гоё микрофон өгсөн байна. Микрофон гинтэй мик өгсөн байгаа. За энэ нь болохоор Holyland гэдэг нэртэй брендийн микрофон. Тэгээд бүр за онгоохороо яаж амар секси харагдсан бэ харуулъя заа. Ингээм байна. Ингээд онгонгууд нь амар гоё ийм одоо карт энэ нь болохоор юу гэж аахгүй юу? Үйлчлүүлэгч худалдаа авалт хийсэн хүн болгондоо ингээд баталгаа тууцсан өгдөг. Тэгээ тэр карт нь болохоор энэ юм байлээ. За тэгээ ингээ онгоолонгууд энчээ манай мик маань харагдаж байна. Тэгээ дотроо 2 миктэй нэг нь би зүүцсэн байна. Тэгээд чанар нь бол би маа найзууд намайг хоол амир идмээр санагдлаа иддэг гэдэг байхгүй. Тийм болохоор би бас нэг хөөрхөн хоол идж байгаа бичлэг мукбанг бичлэг хийх юм уу гэж бас бодож байгаа. Тэгээд тэр үед бас миний бичлэг мик нэм нь одоо чанар чалхааг нь бас та нар шалгана гэж бодож байна. За ингээд онгонгууд энд маань миний мик харагдаж байна. Энэнийг болохоор би одоо утасныхаа бүксэнд хийдэг гэсэн үг. Утасныхаа нүхэнд хийнэ гэсэн үг. Энэнийг яах вэ гэхээр энэ болохоор миний яг жинхэнэ мик нь байна. За энэ болохоор соронцтой.
Энэ хараа. Ийм соромжтой. Тэгээд юм хавчаад ингээ ядаргаа болохгүйгээр зүгээр наан тавьсан ардуур нь ингээ соронзоо хийгээд ингээ шууд тавьчаад ингээ ярьчих болно. Биш ярьчих гэн. Тий, ер нь бол ашиглаж болно гэсэн үг. Тэгээд хэрвээ ингээ блог гэдэр хийж эхлэж байгаа ч гэдэм үү. Эсвэл YouTube эхлэж байгаа хүүхэд байх юм бол миний хувьд бол яг энэ микний брэнд бол маш чанартай лаг санагдсан. За тэгээд мэдээж одоо энд харагдаж байгаа үс байгаа шүү дээ. Үс нь болохоор одоо ингээд миний үс хүмүүс энэ микэнд маань одоо хөрлөө гэж бодоход тэр одоо биш одоо тэр ингээд пижнэд байгаа тэр чимээг нь одоо яадаг гэсэн үг байхгүй юу? Янзалдаг. Тийм болохоор үс байдаг. Тэгээд дотроо үстэй. Тэгээд дээрэс нь ийм гоё ууттай. Ер нь аял маяллаар аваад явхад амар хөөрхөн. Энэ хайрцаг дотроо хийгээл явчихна. Тэгээ хайрцаг бокс нь өөрөө цэнгэлж нь яг AirPod өдр шиг ер нь бол ашиглагддаг гэсэн үг. За хамгийн лаг одоо зүйл нь юу вэ гэхээр заяа. Энэ мик маань аппликейшнтэй заяа. Тэгээ аппликейшнаасаа бид нэр ингээ noise cancellation дээрээс нь дуу муу одоо иймэрхүү энэ арай чанга байгаад байна, энэ арай сул байгаад байна гэвэл ингээд өөртөө сеттингсээр нэг янзлж болох юм бэлээ микээ. Тэг үнэхээр юм хөгжнөө гэж нэр. Тийм болохоор амарлаг санагдсан. Тэгээд одоо бас ингээд мик гэдэр маань сайжирсан байгаа болохоор би юмаа одоо маш сайн хийгээд явна гэж одоо дахин одоо өөртөө андгаа тангар өргөж байгаамаа. За тэгээд ингээд төрсө өдрөө нийт авсан бэлгэнүүд маань ерөөхдөө дуслаа. Тэг мэдээж би ч одоо өөртөө бэлэг авч өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд өөртөө болохоороо ингээд за эрүүл сайхан байгаарэ гэж одоо ингээд гүйлтийн пүүз авсан байгаа. Тэгээ өнөөдөр яг энэ гүйлтийн пүүзийг өмссөн ерөөхдөө бол айгүй хөөрхөн дайжгүй байсан. Тэгээд ийм хөөрхөн гүйлтийн яг beginner гүйлтийн пүүз байна. Тэгээд гоё неон өнгөтэй болохоор яг гүүхэд хавхаар юм хувцсан дээр ч юм уу тэгээд гүүхэд бол үнэхээр амар гоё харагддаг юм байна л. Тэгээд хөөс гарчлаа бүр. За тэгээд ерөөхдөө нэг иймэрхүү байна. Төрсө өдөр маань нэг иймэрхүү болж өнгөрсөн. Тэгээд та бүхэндээ энэ хүртэл үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ шууд